За Монголын мэдээ сурвалжлагын мэдээллийг Ховд аймгийн Мянгат сумаас дамжуулж байна. За өнөөдөр Ховд аймгийн Мянгат сумаас Улаангом хүртэлх 163 км автозамын бүтээн байгуулалт эхэлж байна. За энэхүү бүтээн байгуулалт бол 3 жилийн хугацаанд үргэлжлэн нийт төсөв төртгөн 55.63 сая Америк доллар байгаа. 2025 онд бол 556 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. За энэхүү бүтээн байгуулалт бүрэн ашиглалтанд орж дууснараа бүх аймгийн төвүүдийг хатуу хүчилтэй автозамд холбох, за тээвэр логистикийн шин түвшинд хүрч байгаагаар онцлог гэдгийг албаных хэлж байна. Нийт 163 км үргэлжлэх уг автозамын бүтээн байгуулалт 3 хэсгээс бүрдэх юм а. Монгол Улс Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. 2028 оны 6 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Монгол улсын хэмжээнд хүн амын хөгжил, босолт, өрх гэрийн амьдралын чанар гэдэг олон асуудлуудыг баруун бус нутаг хоцрогдолоороо үндсэндээ бол тэргүүлж байгаа бус нутаг гэдгээр онцлог. Бидний хувьд энэ бус нутгийг илүү хөгжилтэй, зах зээлтэй илүү ойртсон бус байдлахын тулд өнөөдөр жишээлбэл энэ автозамын төслийг эхлүүлж байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монгол улсын хэмжээнд энэ хэмжээний том төсөл албан ёсоор эхэлсэн тохиолдол бас их байгаа. Замын бүтээн байгуулалт бий болсноороо энэ Ховд усын зам тавигдсанараа малчид болон энэ ард иргэд энэ хөдөлмөрчдийн дунд бол маш их өгөөж өгнө. Яагаад гэвэл энэ дэд үсттэй тагцаж хөгжил явж яадаг. Тийм учраас энийг бол маш олон жил хүлээсэн. Бид бол энэ замыг маш их хүлээсэн. Өнөөдөр бол энэ зам тавигдсанараа мянган зуун олон болон баруун Монголын хооронд нь холбосон аялал жуулчлалын том бүтээн байгуулалт бас явагдж байна. Замын бүтээн байгуулалт нь Ховд, Увс аймгийн хэд хэдэн сумыг хамарч орон нутгийн хөгжилд шууд болон шууд ус байдлаар эдийн засгийн хувь нэмэр оруулах боломжтой. Тухайлбал тээвэр логистикийн асуудлаас болж баруун бүсэд импортын бараа бүтээгдэхүүний үн өндөр байдаг. Хэрвээ энэ зам ашиглалтанд орвол иргэдэд ирэх бараа бүтээгдэхүүний үн буурах, бараа үйлчилгээ төдийгүй бусад салбаруудад эерэг нөлөө үзүүлэх юм а. Ховд аймаг маань босоодын хэлхийн автозамаар хоошоо Хятад Оростой холбогдсон байсан. За Увс аймаг маань энэ зам ашиглалтанд орсноор Увс аймгийн иргэд шууд засмал замаар хоошоогоо Боршоо боомт, за урагшаага бол Тагшгаан боомттой ингэж холбогдох ийм бүрэн боломжууд нэгдэж байгаа. За энэ зам ашиглалтанд орсноор Ховд аймаг бүс нутгийнхаа 5 аймгийнхаа ингээд 4 аймгийнхаа 3 таа автозамаар холбогдох ийм эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой болж байгаа. Ховд Улаангом чиглэлд автозам барих ажил олон жил хүлээгдэж байгаа. Тус чиглэлд хатуу хүчилтэй автозам байхгүйгээс шалтгаалж тээврийн хэрэгсэл зорчход хүндрэлтэй эвдрэл гэмтэлж их гардаг байжээ. Нөхцөл бол их дугуй хагарж байна, дэржнүүрт машин дэргэдэрж байна гэсэн тохиол маш их байгаа шүү дээ. Тэгээд газрыг бас энэ жиргээр явааж бэлчээрийн талхалц их байна л гэж ярьж байгаа. Энэ жиргээр дуртай газараар машин явж байгаа шүү дээ. За мэдээж энэ зам дагаад бас гуанц худалдаа үйлдвэр бас хийх байх. Тэгээд иргэдэд маань бас эдийн засгийн маш их үр дүнтэй үйл явдал болж байгаа. Манай компани хамгийн анх говьалтай Ховд чиглэлийн 263 км автозам, за мөн Тосон цэнгэр чиглэлийн 167 км автозам, Баян-Улгийн аймгийн чиглэлийн 25 км замын бүтээн байгуулалтанд оролцож байсан. За замын бүтээн байгуулалтад Хятад Монгол нийлсэн 300 гаруй хүн оролцох төлөвтэй байна. Автозам бүрэн ашиглалтанд орсноор иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж цаг хугацаа хэмнэх тээврийн зардал буурах боломж бий болж байна. Нөгөө талаас зам дагсан худалдаа үйлчлэгээний салбар хөгжиж аялал жуулчлалын боломжууд нэмэгдэх юм а.